компани судалгаатай үндэсний стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй Data Play podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараараа бид бүхэн судалгаа бодит амьдрал дээр яг ямар өөрчлөлт авчирд юм бэ? Судалгааны үр дүнд практикт хэрхэн хэрэгжилж болдог вэ гэдэг талаар ярилцсан. За энэ хүрээнд бид бүхэн 2022 болон 2024 онуудад Sika компани нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэсэн Монголын чөлөөт бүхний холбооны олон нийтийн санал бодлын судалгаа оролцогч талуудын олон нийтийн санал бодлын судалгааны үр дүнгийн талаар ярилцсанаа. За өнөөдрийн дугаарын зочноор Монголын чөлөөт бүхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б Мянганбаярыг урьж оролцуулаад байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэндээ. За бидний урилгыг хүлээж аваад манай подкастт оролцож байгаад баярлалаа. За урилга өгж подкастт оролцуулж байгаа баярлалаа. За тэгэхээр хоёулаа өндөр Монголын чөлөөт бүхий холбооны яг одоо холбоон дээр хийгдсэн судалгааны үр дүнгийн талаар ярилцгаа байгаа тийм ээ. Тэгэхээр ярилцлага болохоор би энэ судалгаа маань ямар зорилготой хийгдсэн бэ? Хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ? Хамрах хүрээнд буюу оролцогч нь хэрхэн хүн судалгаанд оролцсон энэ талаар бас сонсогчдод товч мэдээлэл өгөх хүрээнд ярилцаад эхлээд явъя гэж бодож энэ ерөнхий ойлголтоо. Миний хувьд чөлөөт бүхний холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг бол 2023 оны одоо намар 8-9 сарын үед авсан байдیں۔ Тэгээд тэрнээс хойшоо бол нэлээд одоо том хэмжээний одоо дэлхийн аврагт шалруулах тэмцээн, Азийн наадам, тэгээд 2024 оны Парисын Олимп гэдэг иймэрхүү одоо томоохон тэмцээнүүдэд болон бусад одоо дотоодын болон гадаадын нэрмж тэмцээнүүдэд ингэж одоо баг тамирчтай бэлдэж оролцуулсан. За тэгээд энэ хугацаанд бол мэдээж бидний одоо зорьсон амжилт зарим нэг утгаараа бол биелэгдсэн, зарим утгаараа зарим талаас бол бид нар яг зорьсон амжилтанд бол хүрч чадаагүй. Тэрийг бас манай бүх сонирхтой хүмүүс бол ерөнхийдөө мэдэх бах. Парис Олимпиад бид нар 6 медалийн төлөө барилдаан хийсэн, 4 одоо хүрэлэн медалийн төлөө барилдаан хийгээд бүгд одоо хожигдсон. Тийм. Тэгээд энэ бас харамсалтай тийм ялагдуудыг хүлээсний дараагаар бол бид нар Sika одоо судалгааны компанитай одоо санал тавиад тэгээд бидний яг одоо асуудалтай юу байгаа юм бэ? Бид нар энэ цаашдаа юун дээр анхаарах ёстой юм бэ гэдэг энэ одоо асуудлыг тодорхой болохын тулд тий одоо энэ судалгааны ажлыг бол анх одоо санаачилж хоорондоо ярилцаж тэгж хийсэн байгаа тий. Харин тийм би бас нэг юун дээр зуны олимп бирөө үзэх амар дуртай байхгүй юу? Ер нь л хүмүүс тэгдэг бах тий. Олимпик одоо спортоодоос аяг хүлээдэн штэ. Тэгээд ялангуяа нэг монголчууд юм бүхтөө сайн тэгээд чөлөөт бүх энэ төр олимп нэг сонирхдаггүй ч гэсэн ер нь ингээл аяг үздэг чих тавиал үздэг. Тэгээд хүмүүс бас аяг өндөр хүлээлттэй байдаг тийм ээ. Тийм тэгэхээр бас яг юм гоё одоо нэг бидний бахархал болсон юм спортын бас одоо хүнтэй ирж байгаадаа үнэхээр амар баяртай өнөдөр. Тэгээд ер нь бид бүх аюу өндөр юм монголчууд бол яг бүх юмд аюу өндөр юм хүлээлттэй байдаг арт түмэн гэж боддог. Тийм. Тэгэхээр судалгааны маань ойролцоогоор ер нь хэр хүн хамрагдсан бол энэ талаар ямар хүмүүс хамрагдсан бэ тийм ээ. Яг судалгаа маань өөр олон нийт одоо Монголын чөлөөт бүхний холбооны оролцогч талуудын санал бодлын судалгаа гэдэг байна шүү дээ тий. Тэгэхээр энд нь хин хамаарж байгаа вэ гэдэг талаар бас ойлголт өгөх зүг байх гэж бодож байна. Ер нь бол яг манай чөлөөт бүхний холбоо нь өөрөө Монголын одоо спортын холбоодууд дундаас хамгийн ууган холбоодуудын нэг 65 гаруй жилийн түүхтэй. Тэгээд ер нь бол яг Монгол хүмүүс тэг анх одоо ингээд Олимпиас медаль авсан спортын төрөл. Тэр ч утгаараа юу гэдгийг 68 оны Мексикогийн Олимпиас 4 медаль авч ирж исэн. Тэгээ нэг 3 хүрэл медальтай ирж исэн. Тэгээд тэр утгаараа Монгол ард түмний бас зүрх сэтгэлд их ойрхон тий одоо хайртай дуртай спортын төрөл. Тэгээд сүүлийн жилүүдэд яг хуу чөлөөт бүхний холбооны нөгөө зорж байгаа амжилтууд маань тий хараахан биелж чадаагүй учраас бид нэр энэ дээр бол одоо оролцогч бүх талуудыг хамрагдуулж одоо судалгааны ажил явуулж бидний яг одоо дотооддоо тий юуг өөрчлөх, шинчлэх, хийх ажлуудаа юу байх юм бэ гэдгийг тодорхойлох үүднээс нийт одоо дасгалжуулагчид, тамирчид, шүүгчид, мөн одоо арын албаны одоо манай энэ холбооны тий одоо мэрэгчлэлтэнгүүд, удирдах зөвлөл гэх мэтлэн одоо бүрэлдэхүүнтэй ингээд судалгааны ажлыг бол нийтдээгээр бид нар хамтран зохион байгуулсан. Тэгээ нийт эхний одоо тэр судалгаагаар бол нэг 100 орчим хүмүүсийн төлөөлөл
бол одоо судалгаанд бол хамрагдсан. Тий. За тэгвэл одоо хоёлаа яг судалгааныхаа нэг гол үр дүн хэсэг рүү орё гэж бодож байна. Тэгэхээр судалгаанд маань одоо илэрсэн гэх юм одоо хамгийн гол 3-5 үр дүнг хэлвэл өөрөөр хэлбэл яг гол үр дүнгууд нь ямар үр дүнгууд, ямар асуудлууд, тийм ээ, ямар бас цаашаалтай зүйлүүд гарч ирсэн бэ? Тэгээд ер нь яг таны хувьд яг ингээд өмнө нь өөрөө ингээд та өөрөө салбартай ажилладаг хүн юм чи ингээд тодорхой нэг төсөөлөлт байгаа шүү дээ, тийм ээ. Тэр төсөөллөөс чинь өөрөөр гарч ирсэн үр дүн ч юм уу, ийм асуудал байсан юм байна шүү дээ гэдгийг мэдээгүй ингээд одоо судалгааны үр дүнгээс мэдсэн анзаарсан ийм үр дүн сонирхолтой санагдсан. Таны хувьд яг өөр чинь тийм үр дүн байсан уу? Тийм яг гол үр дүн талаар. Яг үр дүнгийн талаар бол яг тодорхой тийм нэг точны одоо номер 1 асуудал бол ёс зүй. Тэгээ сахилгын асуудал гэж гарч ирсэн. Нэг талаасаа би нэг бол яг гарч ирэх асуудлын нэг гэж гадралж илсэн л та. Гэхдээ номер 1-т ерөөсөө сахилгын ёс зүй гэдэг асуудал байсан. Номер 2-т нь бол эв нэгдэл. Тэ одоо хамтын ажиллагаа бүх оролцогч талуудын эв нэгдэл муу байна гэдэг ийм юмыг бол манай хамт олонны зүгээс бол одоо тэр судалгааны үр дүнд бол гарч ирсэн. Тийм номер одоо эв нэгдэл сахилгават гэдэг асуудал бол номер эхний одоо номер 1 2 гэдэг дээр л гарч ирсэн дээ тийм. Тийм тэгээд бас нэг яг хуу одоо эрэг гэх юм уу тийм үр дүн юу байсан бэ гэхээр манайх угаасаа 23 онд нөгөө холбооны удирдлагын шинжилгээ хийгдсэн. Шинэ холбооны ерөнхийлөгчтэй болсон. Тэргээд дагаад миний би одоо шинэ ерөнхий нарийн дарга албан тушаалыг аваад тэгээд удирдах зөвлөлийн нөгөө бүтэц маань бас шинжилэгдээд нэлээд олон юмнуудыг ингээд хийсэн. Тэгээд 3 дахь нэг асуудал нэрээ юу гэхээр бас нэг тодорхойгүй асуудлууд их гарч ирдэг. Шудраг ус асуудал их гарч ийна гэдэг ч юм уу те. Ийм асуудал бас гарч ирсэн. Нөгөө эрэг талаас гэх юм бол энэ шинэ удирдлага маань болох гээд байна. Үйл ажиллагаа те одоо ингээд гоё одоо жигдэрж ийн скол те энэ хэд маань сайн ажиллаж ийн гэдэг юм уу, ерөнхийлөгч сайн ажиллаж ийн гэдэг иймэрхүү мессежийг бол те ерөнхийдөө тэр судалгааны ажлаас бол авсан. Тийм. Судалгааны үр дүн дээр одоо яг үндэслээд та бүхний маань авч хэрэгжүүлж байгаа ажлууд юу байгаа вэ? За тэгээд яг өөрөө энэ судалгаа маань өөрөө яг ингээд асуудлыг тодорхойлоход нэгдүгээр те тодорхойлсон асуудлаа яг шийдвэрлэхэд хэр оновчтой байж чадсан бэ? Оновчтой одоо арга хэмжээ авч чадхад өөрөө яг үр дүнтэй байж чадсан уу? Судалгаа маань авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар. Миний хувьд бол би өөрөө математикч мэрэгчлээ. Тэгээ өөрөө яг бас багаасаа чөлөө төхөр хичээлж барилддаг байсан болохоор өөрөө жоохон шинжлэх ухааны талын те юмыг юм дататай нотлох те ийм баримттайгаар судалгаатайгаар ч юм уу юмыг ер нь бол хийхийг илүүд үзсэн. Судалгааны одоо яг одоо үр дүнгээр гарч ирсэн тухайн асуудлуудыг бол яг одоо 24 оны чөлөө төхөн холбооны нөгөө Олимпиас хойш хийгддэг их хурл гэж болдог. Их хурлын дараагаар мөн шин бүрэлдэхүүн одоо ингэж бүрэлдээд одоо удирдах зөвлөөс авсан чиг үүргийнхаа дагуу яг энэ асуудлууд дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Тэр ажлын хүрээнд бол бид нэр хамгийн нэгдүгээрт за энэ шудраг бус те эсвэл ингээд ямар нэгэн юм тодорхой бус байх те одоо хинэн тэмцээнд явах гэдэг юм мэддэхгүй ингээд цаг хугацаанд өхөөд идэг дэлхийн аварганд өхөөд идэг гэтэл сонгон шалралтанд те яг хизээ болох нь мэддэхгүй ч юм уу тэмцээн уралдааны одоо зохион байгуулалтад өдрөөс өдөр тодорхойгүй ч юм уу ийм асуудлууд дээр хамгийн нэгдүгээр анхаарал хандуулъя гээд бид нар бодлогын бичиг баримтуудаа бүгдийг шинжилсэн. Тий энэ ажлынхаа хүрээнд бол бид нар яг 2024 оны одоо намраас өвөл нэг 12 сар хүртэл нийтдээ 14 журам шинжилэн одоо боловсруулж удирдах зөвлөлийнхаа хүрээнд батлаад тэгээд батлагснаас хойш хэрэгжүүлж эхэлсэн. Тий энэний одоо номер 1 одоо бас журмын нэг нь бол мэдээж нөгөө тэмцээн уралдаанд олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд Аз ТV-ийн авраг шалгаруулах ч юм уу дэлхийн авраг олимпиад хэрхэн ямар сонгон шалгаруулалтаар явах вэ гэдгийг маш тодорхой гаргаж тавьж өгсөн. За яг ийм тэмцээнээр бид нар сонгон шалгаруулалтаа хийгээд энэ төрүүлсэн тамирчин ямар ч асуудалгүйгээр те тэмцээндээ усаа төлөөлөд явна гэдэг. Энийг маш тодорхой болгож өгсөн нэгдүгээр ажил. Энэ мэн бас маш их үл ойлголцол те одоо хэрүүл маргаан ч юм уу болох их усрыг одоо өнгөрсөн хугацаанд гаргаад ирсэн байлээ. Тэгээд тэрийг бол ингэж боловсруулсан. Хоёрт нь мэдээж нөгөө ёс зүй сахилга бат гэдэг асуудал байсан. Тэн дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байна гэд өмнө нь бас байх уу хэрэгжүүлж ирсэн журмыгаа улам сайжруулж боловсруулад бас энэ ёс зүй сахилга батын журмаа бол хэрэгжүүлээд ёс зүй сахилга батын зөвлөл маань идэвхтэй ажиллаа хийж эхэлсэн. Тийм ерөнхийдөө чөлөө төхөн холбооны дүрмээрээ нэг даргатай
нийтдээ 5 гишүүнтэй ийм зөвлөл бол ажилдаг. Тэгээд тэр зөвлөлийнхаа ажлыг бол нэлээд ингэж идэвхтэй болгож өгсөн. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бол нөө журмаа аваач өгөөд энэ журмыг яг ингээд точны хэрэгжүүлээд ингээд яваад өгөөрэй гэдэг талаас нь явсан. Хоёрт нь 2025 оныг бид нар ёс зүйн сахилга батын жил болгож зарласан. Тэгээ ер нь бид нар ёс зүйн сахилга баттай байх хэрэгтэй байна. Эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Энэний цаанал одоо тэр бидний хүсэж байгаа том амжилт байгаа гэдэгт те одоо ингээд одоо судалгааныхаа үр дүнгээр ч харсан те яг ингэж харж байгаа учраас тэрийг хийх зорьсон. Тэгээ 2025 онд бид нар ёс зүйн сахилга батын жил болгож зарлаад тэр жилийнхаа хүрээнд маш олон ёс зүйн сахилга батын одоо журмаа танилцуулгаас ахуулаад лекцүүд, сургалтууд, шишээгийнхаа хүрээнд, багш нарынхаа хүрээнд тийм яриануудыг бол олон одоо ажлыг бол зохион байгуулж ингэж явсан байгаа. Тэгээд мэдээж Олимпиас хойшоо дараагийн олимпийн циклийн шин дасгалжуулагч, шин одоо шгшээгийн баг бүрэлдэхүүнийг бүрэлдүүлэхдээ бид нар яг энэ ёс зүйн сахилга батынхаа асуудлыг бол эхнээс нь тий яг ингэ сайн ярьж нэгцэн ойлголтод хүрч тий баг болж ажиллах энэ асуудал дээрээ бол маш их одоо ач холбогдол өгсөн байгаа тий. Таны хувьд одоо ингээд яг одоо дасгалжуулагчд маань ч юм уу, тамирчид маань ч юм уу тий яг энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үнэхээр эерэг үр дүн өглөө хялбар боллоо гэж одоо яг хамгийн эерэг нөлөө үзүүлсэн тэгээ одоо мэдгэдэггүйц нөлөө үзүүлсэн арга хэмжээ нь юу байсан бэ? Яг судалгааны үр дүнгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн тийм ээ. Онцлоод одоо жишээ бол кейс байдлаар хэлвэл. Яг кейс байдлаар хэлбэл өнгөрсөн одоо манай дотоодын тэмцээн дээр тийм жишээ хэлбэл усын аврах шалгуулах тэмцээн дээр ч юм уу ямар нэгэн онооны нөгөө шүүлтийн маргаанаас болоод тийм одоо анхааруулах шар карт ч юм уу улаан карт ингээд манай шүүгчдийн зүгээс дасгалжуулагч руу ч юм уу тамирчид руу өгдөг одоо энэ асуудал бол ингээд бүртгэгдээд явдаг. Тэгэнгүүт одоо энэ ажлыг бид нэр хэрэгжүүлж гиснээсээ хойш одоо 2026 оны жишээ нь насан туршид усын аврах шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 1 сард болсон. Энэ удаагийн тэмцээнд нэг ширхэгч шар карт юм уу улаан карт хинч аваагүй. Тэгээд энэ маань бас ахицтэй тодорхой одоо юу гэдгийг яг ингээд гарч байгаа үр дүн юм болов уу гэж бидний зүгээс бол харж байгаа. Тийм нэг нь бол яг бидний тэмцээн зохион байгуулалттай холбоотой тэмцээнд оролцохтой холбоотой нөгөө дүрм журмаа мэдээж тэмцээн эхлэхээс өмнө бид нар юм шинээр тангараг уншдаг болсон. Бид нар бие биенээ хүндэтгэн тэ одоо юу гэдгийг шударгаар тэ өрсөлдөж тэмцээнд оролцсон гэдэг ч юм уу ийм утга агуулгатай тангарагыг бид нар тэмцээн болгоны өмнө уншдаг болсон ч гэдэг юм уу. Жижиг өмнө байгаагүй тий. Тэр нь бол судалгааны ажлын дараагаар бид нар нөгөө ёс зүйн сахилга бат ив нэгдэл энэ дээр бол маш их одоо талын ийм ажлуудыг зохион байгуулж хийх хэрэгтэй гэдгийг одоо нэг жижиг ажил нь бол одоо тэмцээн зохион байгуулах журмын дотроо ийм тангараг гэдэр оруулж өгсөн. Арай жоохон зөөлөн аргаар тий. Одоо ингэж өөрчлөлт бий болох зорилго тавьж ингэж ажилласан тий. Тэд нар маань бол тодорхой үр дүнгээ бол өгж байгаа гэж ер нь харж байна тий. Өгж байгаа нь угаас мэдрэгдэж байгаа дотор нь байгаа хүний хувьд тий хэлэхэд тий. Би бас нөгөө одоо ингээд хүүхдүүд 10 жил нэг хичээл эхлэхээр нэг Монгол Улсын төрийн дуулал энэ төр дуулдаг. Одоо харин хүүхдүүд маань яаж амтдаггүй. Би нөгөө багадаа ингээл нөгөө дуулдаг гэсэхгүй. Тэгэхээр айгүй нэг гойс байдаг штэ тий нэрээ юу гэл нөгөө нэг үгэн бүгийн ингээл мэдээл тэгээд ер нь нэг тангараг урагч юм уу тэгээд одоо маагц нөгөө байгууллагын хүрээнд байгууллагууд ингээд арга хэмжээнийхээ хүрээнд нөгөө одоо эхлэхэд дандаа төрийн дуулал энэ төр дуулдаг тий тэгээ нөгөө нэг тамирчны алдар гэдэг дуу явдаг ч юм уу инхээр ингээд нэг хүн огшоод нэг юм үнэт зүйлийг мэдэрдэг илүү мэдэрч ирдэг тий. Тийм тэгэл яг ер нь бол яг манай нөгөө тамирч чинь төв дэлхийн олон улсын тэмцээнд очиж эх орноо төлөөлж байгаа тийм. Тэгэхээр эх орноо төлөөлж байгаа энэ тамирчдыг багаас нь бид нар эх орноо гэсэн нөгөө илүү их одоо зөвхөн хувь хүн өөрийнхөө хувь тамирчин өөрийнхөө төлөө гэхээс илүү эх орн ийм том юмны төлөө барилдаж байгаа тамирчид нь илүү их өндөр амжилт гаргадаг гэсэн бас ийм Японы тийм судалгаа байд юм билээ. Японыхаа одоо ингээд нийт ингээд дэлхийн олимпийн авраг болсон тамирчдын дунд хийсэн судалгааг би бас уншиж ирсэн. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө ямар шалтгааны улмаас чи энийг хийдэг вэ гэдэг асуултан дээр өгсөн хариулт нь те ингээд эх орныхоо нэрийг туг далбааг мандуулах гэдэг юмыг ярьсан хүмүүс нь дандаа ихэнх нь одоо олимпийн авраг болсон тийм хүмүүс байд юм лээ. Тэгэхээр бид нар бас яг тэмцээний эхлэхээс өмнө өдөр болгоны тэмцээний эхлэхээс өмнө төрийн дуулалыг ихшгэлүүлж одоо яг тамирчны тэр сэтгэлийг те хөдөлгөх огшоох омгших энэ юмыг бол яг тэмцээн зохион байгуулах бас журмандаа хэрэгжүүлээд явчих. Спорт ер нь угаасаа өөрөө нэг үнэт зүйл нь яг эв нэгдлийг бий болгох те сахилга баттай байхад чиглэдэг. Тийм тэгэхээр энэ хүрээнд яг илүү бодтой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа гэсэн үг байна тийм. Тий. Ер нь бол тэр
гол нь тэмцээний талбар маань шудраг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр шудраг байхын тулд манай шүүлт шудраг байх хэрэгтэй. Тэгээ бусад одоо тамирчдын хувьд ч гэсэн тэгээ шудрагаар 20-тай зүрийн тэ мэх үйлдэл хийхгүйгээр барилддаг тэмцдэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр нь бид нэр яг энэ бодлогын бичиг баримтуудын зөв боловсруулад тэрийг танилцуулах гол нь бас тэ ажил байгаа. Тэгээ тэр ажлаагаа бол шатараатаар ингээ хийгээд ингээд явж байгаа нүр дүнгээ өгч байгаа. Ерөн яг өмнө нь нөгөө бодлогын баримтчиг байсан гэсэн үг байхгүйсэн үү? Яг байсан байдаг яг сайжруулсан тий хэрэгжүүл явж исэн бодлого баримтуудаа тий зарим нэг одоо юу гэдгийг бодлогын баримт бичиг шаардлагатай юмнуудаар шинээр хийсэн байсныг нь бол улам сайжруулад тий одоо шинчлээд ингээд явж байгаа тий. За ойлголоо. Тэгвэл та ерөн одоо таны хувьд одоо бусад холбоо ч юм уу тий байгууллагууд ч юм уу ингээд энэ судалгаа хийлгээд гаргасан үр дүнгээсээ хуваалцахад гэх юм уу одоо авч хэрэгжүүлэх ёстой, сурах ёстой зөвлөмж маркаар одоо хэлвэл яг судалгааны үр дүнд хийсэн ажлуудынхаа үр дүнд одоо ингээд ажил хийсэн ба шүү дээ. Энэ хүрээндээ бусад байгууллагууд болон холбоодод ямар одоо зөвлөмж хэлэх вэ гэх юм уу? Яг одоо ингээд ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр юм хийнэ гэж бодохгүй шүү дээ тий. Цаг хугацаа алдаж ийн хөрөнгө санхүү одоо бүх юмыг л одоо дэмий зарцуулж байгааг энэ хэлбэр шүү дээ. Тэгэхээр нэгэнт тий ажил хийх гэж байгаа бол тэр асуудлаа маш зөв тодорхойлох хэрэгтэй эхлээд. Асуудлыг тодорхойлох өчнөө зөндөл арга байдаг байх л та. Одоо юу гэдгийг яваал хүн болгонтой уулзаад ярилцаад өөрөө ингээд тэр бол маш их цаг зав оролцох шаардлагатай тийм хэцүү ажил болно. Судалгааны одоо ажил ингэж мэргэжлийн одоо байгууллагатай хамтарч хийснээрээ тэр цаг хугацааг тий одоо юу гэж байгаа хэмнэж байгаа нэгдүгээрт хоёрт нь илүү их нэг олон цар хүрээтэй тий одоо олон хүнийг хамрагдуулж ингээд богинохон хугацаанд яг бидний дотоодын одоо нэг оролцогч талууд тий яг энэ одоо спортыг Монголд хөгжүүлж байгаа Монголдоос одоо ингээд цамжлаа шалгаруулаад гадаад авч амжилт гаргаж байгаа энэ бүх хүмүүс тэр судалгаан дээр одоо яг юу болж байгааг одоо нөгөө нэг зөөр өгöd гэжтэй тий одоо нөгөө олуулаа хилцвэл буруугүй бүгдээрээ хилцвэл буруугүй бүлээ усаар байгаа бол хэрэггүй гэдэг шиг яг л одоо юу гэдэг бүх хүний санал одоо орж ирсний эцээр тэрийг нь одоо ингээд өмнөд дүгнэлтийг гаргаж ирээд яг юу нь болохоо очиад байгаа юм бэ юун дээр бид нар анхаарах хэрэгтэй вэ гэдгээ тодорхой олгоод тэн дээрээ цаг заваа ингээд зарцуулаад ингээд ажиллавал нэгдүгээр цаг зав хэмнэн хоёрдугаарт яг зөв шаардлагатай тий одоо тэр хэрэгтэй юм дээрээ ажил санхүү мөнгө одоо бүх юмаа зарцуулна. Тэгээд энэний эцэст нь нөгөө зориод байгаа амжилт маань ирнэ гэдэг тал дээр бол би тий судалгааны компанид хамтарч ажиллах нь тий хамгийн чухал юм. Тэгэхээр ер нь бусад байгууллагуудад хэлэхэд тий яг одоо асуудлаа тодорхойлж чадахгүй байгаа өмнө нь тулгараад байгаа асуудлуудаа тий одоо ингээд нэг юм тодорхой бус тий асуудалтай тулцсан байх юм бол судалгааны компанид хамтраач юм бол тий хамгийн амархан арга юм шүү л гэж хэлж зөвлөмөр байна тий. Цаашид ер нь яг энэ судалгаан дээр үндэслээд яг одоо энэ бол өөрөө нэг асуудал тодорхойлох олон нийтийн санал бодлыг сонсох яг ямар байгаа гэдгийг мэдэх ерөнхий нөхцөл байдал тодорхойлох судалгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ судалгаанаас үргэлжлүүлээд ч юм уу те илүү ингэж одоо дараагийн шатанд судалгаа хийвэл ингээд одоо энийг энэ дээр ажиллавал гэсэн тийм танд төлөвлөгөө ч юм уу хэрэгцээ шаардлага гарч ирсэн үү? Мэдээж би саяхан яг нэг сарын өмнө мэдээж танай компани удирдлагуудтай холбогдсон. Юу гэж санал тавьсан бэ гэхээр одоо нэг судалгаагаа хийя. Өнгөрсөн хугацаанд ингээд 24 онд бидний хийсэн судалгааны тэ гаргасан одоо тэр асуудлууд дээр бол бид нэг тодорхой хэмжээний ажлуудаа хийчлээ. Энийг маань одоо нийт хамт олон маань юу гэж харж байна те? Эв нэгдэлтэй байж чадж гин үү? Сахилга баттай байж чадж гин үү? Тэгээд дахиад те тодорхой бус байдал нөгөө юу гэдэг тодорхой бус байгаа юмнууд нь алга болсон уу те? Ер нь манай холбооны үйл ажиллагаа одоо болж гин үү гэдэг дээр нэг судалгаа хийгээд дахиад цаашдаа яг яах хэвээр одоо дахиад нэг шат ахихэд те бидэрт яг ямар ажил хийх дутуу байна ч гэдэм үү юун дээр анхаарвал те хэрэгтэй байна гэдэг дээр нэг судалгаа хийгээд өгөөч гэдээ хандсан байгаа. Тийм тэгэхээр манай одоо миний холбооны зүгээс зорж байгаа ажил бол дараагийн шатнд одоо дараагийн одоо нэг судалгаагаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил маань амжилт тосно уу гэдгээ нэгдүгээр хармаар байна. Хоёрдугаар цаашдаа явах вэ гэдгээ бас олж тодорхой мэдмээр мэдээж яг хувь хүний хувьд нөгөө байгууллага удирж байгаа хүний хувьд бол бодсон сансан юмнууд байгаа шүү дээ. Гэтэ би ганц хүн учраас нийт хамт олонныхаа гаргасан саналыг илүү нөгөө нэг юу гэдгийг үнэн бодит те амжилт гаргахад хэрэгтэй байх гэдэг үүднээсээ энийг ингэж санаачилсан байж байгаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаараараа бид бүхэн яг
Монголын чөлөөт бүхний холбоо маань судалгааны үр дүн, дата буюу өвдөлт тулгуурлан асуудлуудаа тодорхойлж, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлж, үйл ажиллагаа сайжруулсан талаар ингээд ярилцлаа. Тэгэхээр энээр бид хүн яг юу хэлхийг зорж байгаа юм бэ гэхлээр судалгаа гэдэг бол зөвхөн ингээд нэг тайлан биш байдаг. Зөвхөн ингээд нэг 80%, 20% гэдэг тоо ярьдаг. Эсвэл дата ч юм уу тийм ээ, зүгээр ийм энгийн хэдэн тоо эсвэл дата эсвэл хэвлэлцэн ийм цаас тайлан биш байдаг. Судалгаа маань өөрөө хэрвээ зөв ашиглаж чадвал, оновчтой асуудлыг тодорхойлж чадвал тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, одоо судалж байгаа асуудлыг наривчлах, тодорхой болгож өгөх, за цаашлаад нөгөө шийдвэр гаргалтыг оновчтой болгоход одоо чиглэсэн ийм хамгийн гол том ийм арга хэрэгсэл юм бодит ийм арга хэрэгсэл юм гэдгийг хэлхийг бас зорилоо. За тэгээд бидний подкастыг дэмжиж лайк, subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.